Өөрийнхөө гэрт юу ч хийдэггүй. Заваан байлаар эмгцэгцгүй, хүүхдүүд нь эргүү маанаг. Хүүхдүүдтэй ерөөс анхаарал тавьдгүй байж сөмрүү өдөржин шүнжэнгүүгээл хүний хүүхдийг маллаал. Хүний хүүхдийн төлөө залбирж өгөөл. Тэгээ тэрийгэ бурхны ажил хийж явна гэж боддог христчингүүд өнөөдөр бидний дотор зөндөө байгаа. Үнэн дээр бол зүгээр итгэдэг хүнээс асуухад логик ухаанаар тэд нэр хариулна ш. Өөрийнхөө гэрийг захирч чадахгүй юу амар лаглаг юм бодцсон маа нэг юм ааш. Тэгээ бид нарыг Есүсийн тэнгүүд гэдэг нь зөв байгаа байхгүй юу? Үгүй ээ. Бурхан бидний дотор гүн ажиллаас. Нэрэл бидний ам яа тэгэл тэр чин бидэнд нэг бурхан өөрөө зүгээр л ганцаараа тийм ээ ингээд хийж болох юм чинь бидэнтэй хуваалцаж хаанчлаа гэж байгаа. Хуваалцаж бидэнд түгээж өгье гэж байгаа тэр эрх мэдлийг бид нар хүлээж авахын тулд зүгээр л тат гэдээ авчиж болно гэж юу? Энд чинь амар зоригтой ш. Амьлуулсан ч тэнд зориг байна. Эдгээсэн ч тэнд зориг байна тийм үү? Цэвэрлсэн ч тэнд зориг байна. Яах гэж. Зүгээр л та эрүүл болоод тэгээ урдынхаас ёрын амьдруул яах вэ? Энэ бүх нарийн учир утга, энэ бүх гүн байдлыг бид нар ойлгож ухаарахгүйгээр хизээч хүмүүсийн дээр гар тавьж дэмий олоо юм ярих ерөөсөө хэрэггүй юм бэл. Бид нар өөрсдөө тэр эрх мэдлийг өгөх хэмжээнд хүртэл өсөх ёстой. Бидний бис жижиг байж болно, бид нар боловсралгүй байж болно. Гэхдээ бурхан хэнийг л хэнийг ашиглахад бэлэн байдаг нэгэн. Гэхдээ тэр хэнийг ч хамаагүй ашиглахгүй. Тэр өөрийгөө түнд бүрэн өгсөн тийм хүнийг л тэр ашиглах болно. Тэгэхээр бурхан шин арга замаар бидэнд лөө ярина гэдгээ тунхаглаж байна. Би шин арга замаар ярих учраас айж мэгдэж сандарч болохгүй. Харин энийг баяртайгаар хүлээж аваа гэж. Олон хүн Есүсийг гайхамшиг хийж хахад айжсэн. Лазар гараад ир. Гэхэд Лазар мүлхэж гарч ирээгүй шүү дээ. Эсвэл ухаан алдсан байгаагүй. Тэр зүгээр л шууд боолттой юутай эдгээр зүгээр л хүшээ. Үхэл зүгээр л хэлсэн үгэнд нь шууд хариулт өгж байгаа. Хилэнгүүд шууд ам орж байгаа байхгүй. Эсвэл хилэнгүүд шууд ам авагдаж байгаа байхгүй. Ийм их эрх мэдлийг та бид хоёртой хуваалцахын тулд тэр зүгээр л өгнө гэж юу? Ямар их ажиллагаа хэрэгтэй вэ биднээс? Би бодож ирсэн байхгүй. Бурхан биднээс яаж янзалдаг юм болоо гэж. Айгүй энгийн юм бэл. Бидний амьдралд өгөгддөг бүх жаргал, бүх зовлон, бүх уй гашуй, тэгээд бүх бүтлгүйтэл. За тэгээд бүх алдаа, мөнгө, хоосрол, дутагдал, гачигдал, алдах, олох энэ бүх зүйлийг тэр бидний дээрээс ээлжээр цутгаад биднээсийг нухдаг. Яг бид нар гурил зурж байгаа юм шиг. Ойлгож байна уу? Бид нар амьдралд маань баяртай юм болохоор ер нь бол боддггүй л дээ. Яагаад та намайг ингэ шагнаад байна маа гэдэггүй шүү дээ. Азны коли ахин шагнаасаа. Тэр бас л нэг төрлийн услага байдаг биднийг. Усалж өгч байдаг. Бидний зовлонд бидний амьдралд гуниг зовлон ороод ирвэл харин ашгарна шүү дээ. Яагаад би яатсан юм? Яач чадгаа юм? Яалаа гэж та намайг ингэж байгаа юм? Тэр бол хамгийн сайн услага байдаг. Тэгээ тэр биднийг хийгээл нухдаг. Нухаж байгаа л бид нар бол одооч болсон баха би ч одоос амар давгүй хаанчлан итгэж болсон юм шиг байх юм. Ер нь амар санаанд багтаад байна яа. Хятад метод орс морс бол нэр гарт орсон юм шиг байна мэнэ гэж бодсон чиг. Бурхан харахтаа чи ингэж бодсоор л энэ үү те. Тэгвэл болоогүй л байна да гэж дахиад нэг юмыг бидний дээр асах болно. Тэгээ тэр дахиад нухах болно. Хизээ бид нар те. Үгүй би ястай таньгүйгээр үнэндээ юу ч биш юм байна. Бурхан минь гэж 100% түүний өмнө бууж өгөхөд бид нар үнэн эвэндээ орсон байх бөгөөд бурхан сая энэ савыг ашиглаж болох юм байна гэдгийг тэр мэдрэх болно. Би бол ингэж ойлгодог. Тэгэхээр бурханы биднийг барьдаг, биднийг өөрчилдөг тэр арга зам нь маш энгийн. Энэ зөвхөн бидний амьдрал байдаг байгаа байхгүй. Бидний амьдралаар л биднийг нухаж байдаг. Тийм учраас бид нар үхтэл гашууддаггүй. Тийм учраас бид нар биеэ тоож баярлах хэрэггүй байхгүй. Энэ бүгд ямар нэгэн хэв, ямар нэгэн загвар, ямар нэгэн тийм утга учиртай савыг тэр биднээс гаргаж авахыг хүсэж байгаа учраас бидний амьдралд ирж байгаа зүйлсүүд байгаа шүү дээ. Гэхдээ ингээд хүлээгээд авчвал бидний амьдрал ямар хөнгөн байх болоо. Заримдаа бид нар бурхнаас шал димээ юм аюух асуудаг байхгүй. Ойлгохгүй шүү дээ угаасаа ойлгохгүй. Та яагаад ингэж байгаа юм бэ? Гэхдээ яац би энийг л ойлгов. Тэгвэл би урагшаа явна. Яг манай эрх хүүхдүүч. Манай гурван жоохон тий заримдаа тэгж мангартдаг байхгүй юу? Нэг алгадангуу тэгээ шууд ухаанснаа сэргээл тэгэл зүг зүгээр болоод тэгэл ер нь айгуу дэжгүй шүү дээ.
Тэгэхээр миний эхний ярьж байгаа энэ зүйл бол Бурхан өнөөдөр таны амьдралд бийждэг тэр өксүүдээ өгөх гэж завдаж байгаа гэдгийг би хэлхийг хүсэж. Тэр аль хэдийн өгсөн байгаа угаасаа. Ганцхан та тэрийг тэгж хүлээж авсан уу юу гэдэг чинь сонирн байгаа байхгүй. Харин бид нар тэгж хүлээж авах хэрэгтэй. Энд сонсож байгаа энэ үг миний сүнс дотор нэг юмыг барьж байгаа, нэг юмыг бийжүүлж байгаа гэж хүлээж авах юм бол энэ таны дотор үнэхээр нэг юм хийх бол. Бас Бурхан яах гэж бидэнд өнөөдөр яг ийм эрх мэдэлтэй үгээ өгж байна гэхээр Иохан номын 1-р бүлэг дээр хэлсэнчлэн үг бол гэрэл учраас. Цөмөрө харъя. Иохан номын 1-р бүлэг 4-р эшлэл. Түүнд ам байсан бөгөөд амин хүмүүсийн гэрэл байв. Гэрэл харанхуй гийгүүлэхэд харанхуй түүнийг дийлсэнгүй гэж. Бурхан өнөөдөр биднүүсийн дотор ямар нэгэн юмыг биет хэлбэрт оруулан барихаас гадна тэр бидний амьдралын бүх харанхуй булангуудыг гэрэлтүүлэхийг хүсдэг. Тэр бидний амьдралд ямар ч харанхуй юм байгаасаа гэж хүсдэггүй. Эсвэл ямар нэгэн хил хязгаар байгаасаа гэж хүсдэггүй. Миний маш их хайрлж хүндэлж авдаг хүн байдаг. Джонатан Дэвид гэж бидний сүнсний өвөө гэж нэрлэдэг. Тэр хүн нэг сонирхолтой зүйл ярьжсэн. Тэр юу байсан бэхээр нэг өдөр ингээд өрөөндөө ажлынхаа өрөөнд ингээд өөрөө ер нь аюух Библи дээр суудаг хүн байхгүй. Нухаа тэгэл ингээд үгэн дээр суугаад бясалгаал ингээд юм хийж яддаг. Маш хөдөлмөрч хүн ерөөс. Би өөрийгөө Монголд байхдаа аюу хөдөлмөрч гэж боддог. Би тэр хүн дээр ингээд очихоор бүр ичдэж шүү дээ ерөөс. Тийм их ирч хүчтэйгээр ингээд үнэхээр хөдөлмөрлөдөг. Тэгээ тэр өдөр яасан бэ гэхээр ингээ өрөөндөө байжсэн чинь улаан цай Есүсийн оршихуй орж ирсэн гэж байгаа байхгүй. Есүс өөрөө орж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээд Есүс түнлөө хурууга заагаад асуусан маа. Хэрв чамд мөнгө байвал чи юу хийхийг хүсэж байна гэж. Та нар битээ дуурайж хийгээрээ энэ зүгээр нэг хүнтэй болсон явдал шүү заяа. Бид нар ч одоо хэрэгжүүлж байгаа нь ингээл дуурайчдээ шүү дээ айгу ядаргаатай. Гэтэ Есүс орж ирээ тэгэж асуувал хийн л дээ. Чамд тийм ээ маш их хэмжээний мөнгө байвал чи юу хийх вэ гэсэн. Тэнгүүд та нараа үзгээ аваад бичиж гисэн гинээс би ингэн юм байрн тийм юм ингээл одоо хүнтэй юу л гэж бодож авдгийг. Гэтэ миний сүнсний өвөө бол те бист амар гой машинтай болно бист гихгүй л те тэрхүү юу хүсдгийг бас баг зэрэг би мэднэ. Тэр хүсдэг болгоно битсэн гинэ. Тэгэхээр зөндөө олон юмны жагсаалт гарнаа да. Тэгээ бичиж дуусчаа за би ийм л юм хиндэ эзэн минь гэсэн. Тэгсэн чи Есүс түүнээс юу гэж асуусан бэ? Хэрв чамд цаг байвал чи тэр цагийг юунд зарцуулах вэ гэж. Тэгэхээр дахиад бичсэн гинэ бас ингэн тэгнэс нэр ингэ бичсэн маа. Бас зөндөө олон юм болж гинэ. Би ийм л юм хиндэ эзэн минь гэсэн чи Есүс үгүй тэгээ хийгээч гэж гараа авцсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь Есүс тэр өдөр түүн дээр орж ирээд дураараа дөргиж дунд чөмгөөрөж ирэх боломжийг нь тавиад өгсөн юм биш. Зүгээр л та нарын оюун санаа ямар хязгаарлагдмал байдаг. Харин миний нөөц, миний их сурвалж, миний хаанчлал ямар хязгааргүй байдгийн бэ гэдгийг хэсэгхэн секундэд л зөв хэлж өгч байгаараа авцсан байгаа байхгүй. Тэгээд бичсэн зүйлээ харсан. Мэдээж хэрэг өөрт нь байгаа мөнгө бол хязгаартай байгаа шүү дээ. Харин Бурхан биднээс юу гэж хүсдэг вэ гэхээр яг өөр шиг сэтгэдэг байгаасаа гэж хүсдэг. Өөр шиг нь бүх хязгаарлалтуудыг давдаг байгаасаа гэж хүсдэг. Юунд ч баригддаггүй байгаасаа гэж хүсдэг. Яагаад гэвэл Петр Пентекостийн дараа өстө жинхэнэ утгаараа апостол болчоод өнөөх чинь миллионерд гарцсан байсан. Тэгээд айлын байшинг дээвэр дээр залбирж байгаад тэр бүр транст орсон гэдэг чинь тийм ээ бүр хит үзэгд хит хөөрөл давтсан маш хүчтэйгээр сүнсний ертөнц рүү орсон байгаа байхгүй юу. Тэгээ сүнсний ертөнцид орсон чи яасан бэ? Тэнгэрээс маш том бүтээлэг бууж орж ирж байсан. Тэр бүтээлгэн дотор нь амар олон амьтад байсан. Одоо идэж болохгүй гэж Мосед Бурхан өөрөө тушаага бичүүлсэн тэр бузар амьтад үрдлийн дотор байсан. Бурхан түүнд юу гэжсэн бэхээр наатайгаа алаад идэ гэсэн. Тэгэнгүүт Петр яасан бэ гэхээр яг хязгаарлалтанд тулж байгаа байхгүй юу? Маш их зүйлийг даван туулсны дараа штэ. Петр. Үгүй та намайг ийм мэдгүйг мэднэ. Яад үл би чи еврей хүн шүү дээ. Та өөрөө битээ идгэж энэ хуйлаа өөрөө бичээ биз дээ. Тэгэхэд Бурхан юу гэсэн бэхээр чи зүгээр ид гэсэн. Бурхан түүнийг идэхээс өөр аргагүй болтол түнд тулгасан учраас тэр идсэн байгаа. Тэгээд тэр дараад нь ойлгосон.
гих мэтчлэнгээр биднийг урагшаага алхаж байхад хуучин юмс маань биднийг шин алхам руу ороход саад болоход бурхан үнэхээр дургүй байдаг байх. Биднээсийг тэр хэлж байгаа л бол бид нар хийх л ёстой. Тийм гайхалтай шин үе рүү бид нар орсон байхгүй юу? Үгүй ээ, бурхан минь ээ, би бүр анх Есүс итгэдэг байхдаа л ингээд сурцсан чинь ерөөсөө хамаа байхгүй. Эсвэл би Монгол хүн байхгүй юу ч хамаа байхгүй. Та бурханы хаанчлалд дуудагдсан үйлчилж яваа нэгэн учраас тийм учраас бид нар Изекиэлийг бас ойлгох хэрэгтэй байхгүй. Изекиэл бол хуучин гэрээнд амьдардаг мөртлөд тэр шинэ гэрээний үний сэтгэлгээгээр амьдардаг байсан шүү. Изекиэлийг бол бурхан нэрээ алдаг байсан дөө. Өнөөдрийн байдлаар л бурхан намайг чи нүцгэлээд баруун талаараа 40 хоног гівт мэт гээгүй байна. Гэвэл яах вэ тамнэ? Бид нар дутхгүй тэнийг амар балаа санагдаж болно. Гэхдээ тэнд чинь бурхан яаж ажиллахад нь бид нар өөрсдөө бэлэн байх хэрэгтэй болж байгаа байхгүй. Түүний бүхий л арга замд өөрийгөө тавьж эн чинь бууж өгж байгааг нэг хэлбэр шүү дээ. Тэгээд Изекиэл яасан? Хитсэн шүү дээ. Түүний эхнэр байсан хүн бол ичиж үхмээр нүцгэлээл энэ тал дээр 40 хоног, энэ тал дээр 40 хоног нүцгэн гитээд байгаа байхгүй. Тэгэл хүний баа шатаагаад даалж өгдөг үсттэй та нар Изекиэл намайг унших юм бол. Тэгэхээр бурхан өнөөдөр шинэ арга замаар ажиллаж байна. Шинэ арга замаар гэдэг нь анхдагч арга замаараа бидний дотор амьдарч одоо тий адгийн мууёрын сүнснийг ч байдаг юм уу? Биднийг ч байдаг юм уу? Шашинлаг байдлаас үүссэн ч байдаг юм уу? Тэр харанхуй булангууд бид нар өөрсдөө ч анзаардаггүй. Тийм харанхуй болонгууд тэр биднийг барьж яадаг тэр хязгааруудыг яг энэ үгээрээ гэрэлтүүлээд харуулад бидний амьдралаас зайлуулахыг хүсэж байгаа. Тэр бидний амьдрал тэр чигээр гэрэл байгаасаа гэж хүсэж байна. Энийг шаардаж байна биднээс. Тийм учраас тэр энэ үгээ бидэнд өгөхийг хүсэж байгаа байхгүй юу? Яг тэгвэл түүний үг нь зөвхөн бидний дотор Христийн мөн чанарыг бүтээгээ зогсохгүй бидний амьдралын харанхуй болон тохио болгоныг гэрэлтүүлж өгөх учраас. Та нарын зарим ч аль хэдийний харанхуй хэсгүүдтэйгээ учирсан байгаа. Зарим ч айсандаа болоо шоконд орсон байгаа. Зарим ч урам хугарсан байгаа. Зарим ч яаж энэ харанхуй булангаас би сална гэж бодож байгаа. Харин эзний үг ирэхэд тэр харанхуйг дийлнэ. Харин харанхуй хизээч түүнийг дийлэхгүй юм аа. Бүхий саад бэрхшээлүүд бидний амьдралдах бүхий л одоо юу гэдгийг бидний чадахгүй, давахгүй, болохгүй, бүтэхгүй гэсэн бүхий л тэр одоо хэл хязгааруудыг энэ үг сэтэлж өгнө биднэрт. Тэлж өгнө биднэрт. Харин харамсалтай нь бид нар ийм сургалтанд суучаад яг урдих шигэ байвал энэ бол одоо үнэхээр харамсаад барахгүй хэрэг. Би гайхдаг байхгүй юу? Хүмүүс энэ сургалтанд суугаад үнэхээр бурхан ярьж байна өстой. Яа өстой би урд хажууд сонсоогүйгээрээ өстой. Үнэхээр тэр над руу ярьлаа өстой. Яг намайг ярьлаа өстой. Яг намайг илчлээ гэдэг мөртлөө дараа нь хэр нэг хаяа явчихд. Тэгвэл тэгэл хаяад явчих байсан юм бол тэгэж нэг худлаагаасаа бурхан л баасан бурхан яриад доо би тэнчэнстэй ингээд минь ямар хэрэг байна. Зүгээр тэгэж амьдраас сурцсан байгаа байхгүй. Харин би таныг тийм бити байгаа чи гэж хүсэж байна үнэхээр. Зүгээр альва юмд одоо бид нар нэг жоохон том хүн шиг хандах хэрэгтэй байгаа байхгүй. Үнэхээр бурхан ярьж байгаа бол таныг дараад нь тэгээ хаяа явж ах чи тэр таныг харж л байгаа шүү дээ. Дараад нь амьдралын чинь нэг зам дээр тэр тантай уулзчил таарна шүү. Харин тэгэхэд хамаг юм оройтсан байх болно. Яа тэгэл бурхны өршөөл нэгүсэл хайр инэрл хязгааргүй боловч түүнд үргэлж цаг хугацаа гэж байдаг юм аа. Хязгааргүйгээр хайрлна гэж байхгүй. Хязгааргүй хайрлна гэхдээ цаг хугацаатай. Юмд чинь цаг хугацаа байдаг байхгүй. Биднэрт байдаг бурханд ч өөрийнх нь цаг хугацаа бий. Бид нар болоогүй Есүс хайр нь дуусах юм хайрлал байгаад тэр хайрлал байна. Гэтэ та эргүүтээ салахгүй байвал тэр таныг орхих болно. Яа тэгэл түүнд маш чухал ажил байгаа учраас. Өөрийг нь хайрладаг, өөрийнх нь төлөө үнэн ч байж өөрийнх нь төлөө үхэхээс ч буцдаггүй хөвгүүд охид түүнд байгаа учраас. Тэгэл тэрнтэй зууралдаа бөөцөлөө байна гэж үгүй шүү. Тэр заавал нэг юм хийх юм аа. Тэгэхээр бурхны үг бол гэрэл. Тэр бидний амьдралд ингэж орж ирэх болно. Бидний бол би тань зүгээр хэлье. Та нэр үнэхээр бэлэн байгаарай. Бидний амьдралын харанхуй хэсгүүдийг гэрэлтүүлэхэд та ерөөсөө те яадаг ч байсан л зуурсан юм байгаарай. Айгаад эсвэл одоо сэтгэлээр унаад л одоо ерөөсөө ингэж ямар шаардлага танд байхгүй. Яа тэгвэл харуулна гэдэг чинь сайхан шүү дээ. Муухайтаа харахад уг нь айгүй муухай байд.